Орхон аймаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэгчүүдийн одоо Орхон аймаг дахь салбар зөвлөл дээр ирсэн байна. За энэ салбар зөвлөл маань одоо гэрэл төв гэж төвийг ажилуулдаг. За энэ гэрэл төвд болохоор зэрэг янз бүр одоо хүүхдүүд явдаг, насны төрөл бүрийн онцлогтой хүүхдүүд явдаг. Тэгээд одоо тус бүрд өөр өөрөөр ингэж хөгжиж суралцж байгаа. Энд одоо ингэж олон улсын олимп тэмцээнд оролцсон хүүхдүүд байдаг. Мундаг спортлог хүүхдүүд байдаг. За энэ Монголын бүх ард түмний зуны 16 дугаар наадамгүй эндээс ингэж шагнал авсан байна. За энэ Монголдоо тэдүүгөө бүр гадаадд явж гадаад олимп руу явж одоо шагнал авсан хүүхдүүд, спортлог мундаг хүүхдүүд зөндөө байдаг ийм төв байгаа. За тэрэн. За тэгээд эндээс би сая юуг онцож харуулах гэдэг нь вэхээр энэ хүн спортлог хүүхдүүдээс гадна энд бас өөртөө гараараа одоо хандмейд буюу их гоё гар урал хийсэн байна. Тэгээд ийш орж харъя. Бүтээлүүдэд тавьсан байна. Оо багш маань зураг авчид. За энэ хараа. За ийм хөөрхөн. Энэ болохоор багш сая тайлбарсан нөгөө юугаар хийсэн. Сонингийн цаасыг ингэж ороож хийсэн. Сонингийн цаасаар хийсэн юм хөөрхөн сав байна. Цэцгийн сав байна. За энэ гэхэд ийм одоо доорон давсан уралтай дээд талдаа ийм гоё одоо цэцэн хэлбэртэй ийм хөөрхөн сүмнэр хийсэн байна. За энэ болохоор ингээд бас сонингийн цаасаар ингээ хийсэн. Ингээд ойр зур одоо цаас бичиг янз бүр юм хийгээд тавихад болцохоор ийм гоё сав хийж тавьсан байна. Миний харж байгаагаар энэ болохоор нөгөө сүүлийн үед бас хүмүүс хендмейд гар урлал хийгээд байгаа нөгөө гипс гэж яриад байдаг те. Гипсээр хийсэн юм хөөрхөн зүйлс зөндөө байна. Одоо энэ тагтаагаан байна. Чи нөгөө гипс урлал мөн үү? Гипс те. Яг мөн байна те. За ийм гоё. За тэгээ ийш эндний ард болохоор ингээд нөгөө янз бүрийн амьтад за хөөрхөн муур нохой, зайфлийн цамхаг гэх эдгээр бүтээлүүдийг за ийм хөөрхөн шүрэн урлал байна. За энэ дээрээс нь хараа энэ гоё ийм хатгамал оёдлуудыг хийж тавьсан байна. За багш маань орж гараад жоохон завгүй одоо багшаа орж ирэхээр бас тодруулж асуунаа. Энд нөгөө хичээлтэй ахт нэрсэн учраас. За тэгээ хараа энэ гэрэл залуучуудын төвийн залуучуудын бүтээлгэн дээр ингээ гоё тусгайлан бүр ингээд өрөө гаргаад өрөөнд дотор ингээд бүтээлүүдийг тавьсан бихнээс нь тайлбарлаад танилцуулаа явж байгаа шүү манайхаа. За ийм хөрхөн хараа цэцэг хийсэн байна. Яг гоё тийм ийм зөөлхөн ийм хамбан материалаар хийчихэж байна. Тэгээд ингээд савтайгаа. За энэ ийм бөмбөг хийсэн юм багшаа. Чи ийм хорондоо хийсэн. За тэгээ. Тийм гоё. Энэ түлхүүрээ осор шүү дээ. Ийм хөөрн түлхүүрээ осрууд хийсэн байна. Энэ бол өстэй нэр нь айгүй хөөрхөн хөнгө юм аа. Хараа. Ийм хөөрхөн түлхүүрээ осрууд. Бөмбөгнүүд хийсэн байна. За энд ингээд түр тавьчих багшаа. За энд давсан урлал ороод ирж гинөө. Тийм бишт барьж үздэг те. За энд бас гоё бөмбөг цэцгнүүд хийсэн байна. За ийм хөрхөн төлхөөрөө осор хийжээ. За энэ болохоор ханны юм чимэглэл маяг хийжээ. За гэр төвийн хүүхдүүд хийсэн бас нэг дараагийн төлхөөрөө осруудыг ер нь янз бүрээр хийдэм байх. Ийм хөрхөн хараа ингээ 1500 гээд хөөрхөн боломжийн үнэтэй хараа. Та манай гэрэл төвийн залуучуудыг дэмжиж эндээс төлхөөрөө осор хаа байгаа нөгөө урд хойноос орж ирсэн эсэн бусын төлхөөрөө осор авснаас та хэд маань эндээс авал үнэнч боломжийн бэ. Тэгээд эднэр ч өөрсдөө бүр сэтгэл гар оролцуул ингээ хийдэг. Ийм хөөрхөн төлхөөрөө осрууд байна шүү. Зяаш ингээ эргүүл хараа. Тэр өөр өөрөөрөө сэтгэд ийм гой одоо загвараар ингэж хийсэн байна. Зэн тараа ийм төлхөөрний осор. Ингэж одоо шүрийг ингэж хэлхиж хийсэн биш маш найрын. Энэ бол жинхэнэ гар урал шүү.
За тэгээд дараагийн бүтээл болохоор ийм гоё усны авчаар дээрээс нь обруж хийсэн байна. Охтын гоё хийсэн байна. За мэдээж гар уралд учраас тодорхой хэмжээний одоо хөдөлмөр орсон учраас төлбөр төлөөд эднэрийг авах боломжтой. За жишээ нь хараа ингээ 3000 гээд энэ өөртөө хоёсын нэг ингээ хөрхөндөө тавьсан. За 8000 гээд энэ боломж үнэтэй төлхөөрөө осоорлох гоё чимэглүүд байна хараа. Энэ ямар хөөрх, энэ бол бүр амар хатуу том хараа ямар хөөрх юмсэн. За энэ хараа обруужийг усны авчаар юу усны болт гээ хосоор ногоон палаштай охтууд бол энийг ингээл зөөхөд гой харагдахаар байна. За тэгээд энэ ингээд хосоор нь гэрэл төвийн залуусын хийсэн бүтээлүүд юм байна. За энэ хараа ийшээ нөгөө сонингийн цаасаар хийсэн одоо гар урлал буюу энэ дөрвөлжин хэлбэртэй байна. Ийм тавг цар шиг хэлбэртэй, ийм том хэлбэртэй ингээд шүлжиж хийсэн байна. Энэ нөгөө сонингийн шүлжмлүүд. За тэгээ гэрэл төвийн залуучуудын бас нэгэн урлал бол бүрийн томоор ингэж хийдэг. Нэг бүрчтэй ингэж шигтгэж хийдэг. Тэгээд ингээд эднэрийг хийсэн бүтээлүүдийг ингээд жаазалсан байдаг. Тэгээ энэ жаазалснаа ингээд борлуулдаг байгаа шүү. Энэ одоо сайхан морин жил гарч ин та хэд маань бас ингээд гэрэл төвийн залуучуудаа дэмжиж эндээс ирээд авал ингээд бэлэн морины одоо дүрс хэлбэртэй жаазтай ийм гоё. Энэ бол уг нь утсан дээр ингээд байгаа боловч нэлээд том хэлбэртэй юм байна. Хэмжээтэй юм. Ингээ хан дээр өлөхөд ингэж ийм гоё харагдах нэ. Холоос байх тусмаа ийм гоё харагдах юм байна. За тэнд жимс. Энэ ч одоо ингээл нөгөө нэг ширхэг бүрээр нэг нэгээр ингэж хатгаж идэг. Жинхэнэ хөлмөр орсон эд чинь энэ байдаг шүү дээ. За энд нөгөө хөөрхөн бөмбөгөн бэлтцүүд нь ингээ байж дим байна. Эднэрийг ингээд холбоод өөрсдийнхөө сэтгэл гоё хийдэг байх нэ. За энэ нөгөө шүлжмэл сонингийн шүлжмэл. Тэгээд ингээ гоё чимэглждэг. Ийм гоё чимэглэл ингээ хийждэг. Ингиж гоё харагдах нэ. Тэгэл дотор нь янз бүрийн юм шүү дээ. Энэ бол бүр том биш дээ. Ийм том хараа. Ингээд миний хар төө баг өндрөөр энэ 50-60 санттай. Дотор нь сонин нь байж. Энэ сонингоо хуйлаад ингээ гоё шүлжмэл хийдэг шүү дээ. Зэшин хөөрхөн хэсгийг гутлаа хийсэн байна энэ. Ингээ төө гэдэг чинь хэдэн хайрцмаар юм бэ? 31 гинэ. Энэ бол энэ хавар намар дулаараад ирэхэд цэцэрлэх түүхт өмсгдөг. Ямар гоё зөөлх юм бэ? Энэ гоё гутал хийсэн байна. За энэ нөгөө гипс урлууд байна. За энд нэрэн савн хийдэж штэ манайхан ч хараа 1500 гээд ийм хөөрхөн савн гэрэл залуучуудын төв. Ийм хөөрхөн савн хийдэг. Зөндөө савнгууд байна. Та бүхэн ингээ савнгууд ингээ савж болох нэ. Харта ингээ хоёр хэлбэр яасан ч хөөрхин. За ийм савнгууд бас хийж тавьсан байна. Зэм түлхөр нийч уусэр хийж болох юм байна. Утасны ч одоо утсандаа ч одоо нөгөө нэг чимэглэл болгоод зөөчж болохоор ийм бүтээлүүд ингэж гоё хийсэн байх шүү. Ийм зүрх мөрхтэй. Зэм бүтээлүүд байна. За энэ хараа дахиад савн. Гэрэл залуучуудын төвийн хийсэн савн хата. Юу гоё. Эко савн. Зэм самгуудыг бас авч болох нэ. За ингээд ийм хөөрхөн бүтээлүүдийг гаргаж тавьсан байх шүү. Тэгээд та бүхэндээ танилцууллаа. Тэгээд эдгээр бүтээлүүдээс бас авмаар санагдвал холбогдож болно. Ер нь авмаар санагдвал гэж та бүхнийг аваасаа гэж уриалж байна. Энэ дээр байгаа энэ бүтээлүүдийг хараа ийм гоё. За би тэгээ одоо шинэ анги руу хайлтгаад багш нь болно гэвэл бүтээл хийж байгаа дүрсээ нэг хайлтгаан оруулаад хичээл дундуур нь орж болох нь үгүй юу?
Гашаас нь асуусан өнөөдөр 3 сарын 8 болгож байгаатай холбоотой ээжүүдээ зориулаад цэцэг хийж байгаа гэж энэ өнөөдөр ээж хэлдэгэр. Bueno. Juan. Хаанаас гинэ? Цэцэг хийж. Энэ гой хамбан зөөлхөн. Ямар гой сарна хийсэн ба шүү. Вау. За юм хүмүүс байгаа шүү. Манай гэрэл төвийнхэн маань.